За сайн байцгаана өдрийн мэнд төргий. Өнөөдөр Японд болоод байгаа ойрын өдөр болоод байгаа зүйлийн талаар ярих гэж байна. Энэ улс төрийн талаар. Энэ юу вэ гэхээр сүүлийн 1-2 жил Японд бол юм айгүй хүнд орж байгаа. Тэр ч юм Будаа бол одоо Монгол мөнгөөр 70-аас 80 мянган төгрөгийн оронд авдаг байсан бол 5 кг-ыг одоо бол бараг 160-50 авцаа 5 кг маань авдаг болсон. Тэгээ энийг одоо ард иргэд бол үзээд одоо бухимдалтай байгаа. Тэгсэн нэмээд нөгөө сайд нь би одоо Будаа хөдөлж авч үзье гэж хэлээд тэгээ ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгсний дараа шинэ сайд нь одоо ажлаа хүлээж авсан. Шинэ сайд нь үдээ ажигын сайд нь гарч ирэнгүүтээ би одоо баг хэдхэн 6 сарын ихээр 5 сарын 20-д гаргаад шинэ сайд нь солигдоод 6 сарын ихээр ихэд Монгол мөнгөөр 5 кг-ыг зааныг 50,000 хавцаа худалдаж авдаг болгоно гэж яриад тэгээ ингээд ярьсаар хагаад өчигдөр би ингээд лүүзер үзчихсэн чинь баг болохоор болсон гэд явж байгаа юм. Ингээд Японы одоо том корпорац, том компаниудынхаа одоо өдөрлөгөдөө уулзаад ямар боломж яаж хийж байгаа ярилцаад дөнгөтэй нөгөө том компанийн эзэдүүд нь гарч ирэнгүүт захирлууд нь гарч ирэнгүүт ийм боломжууд байна. Ингэмээр саяхан одоо чинь Донки Хоудэ гэдэг одоо том группийн захирал нөхцөл гарч ирэнгүүт бид нар ингээд Донки Хоудыг сүлжээ дэлгүүрүүдээр одоо ашиг баг харалгүйгээр те Будаага бол худалдаалахад бэлэн байна гэсэн юм яриад ингээд нэг юм гоё ард иргэдийн үгийг ингээд сонсоод тэрийг бас нийгмийн хариуцлага гэж хүлээж аваад том гоё байгууллагууд нь гоё ажиллаад тэгээд нэмээд одоо тэр улс нь бол гоё ажиллаа хийж чаддаг ийм бас оронд бас амьдрахаар яагаад ч юм нэг ийм айгу happy тэг гоё нэг юм уран байгаа залуу хүмүүс тэгээд заримдаа бол нэг Монголтойгоо харьцуулах юм аа тэгээд яг нэг иймэрхүү юмуд болж байна да. Тэгээд энийг бас хараа залуучууд маань нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Японд маш гоё хандлага, ёс суртах